За сайн байцгаана уу та бүгдэд шинэ мэдээ дамжуулъя. Энэ PayPal төлбөрийн хэрэгслэр болоод Stripe гэдэг төлбөрийн хэрэгслэр төлөгч байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа. Ингээд OneCoin Mongolia клубуудын талаар мэдээлэл өгье. За энэ дээр та бүгд өөрсдийн дэлгүүрийг нээсэн байх ёстой. OneCoin Mongolia клуб бол энэ Eternal ресторан дээр кофег бол 100% онцгоосоор өгж байгаа. Хоёр төрлийн хоолыг бол ингээд OneZoos төгрөгөөр одоо ингээд борлуулалт хийж байгаа. Та бүгдэд үйлчилж байгаа. За энэ кофе бол 100% зоосоор өгж байгаа. Энэ ахаан хавирга, ахаан тагалцахыг бол зоос мөнгөний харьцаатай болгож байгаа. За энэ дээр төлбөрийн хэрэгслийн талаар биднээс ярих гэж байгаа учраас Stripe гэдэг төлбөрийн хэрэгслийг одоо хэрэгжилж байгаа мó юм уу? Үнэхээр байгаа мó юм уу? За өөрөөхөө шууд дэлгүүр рүү оръё бэ. За энэ Eternal ресторан гэдээ дарчна. Энэ бичлэг одоо төлбөрийн хэрэгсэл болохоос гадна зарим нэг энэ дэлгүүр нээгээгүй хүмүүс нээсэн мөртлөө тохируулах хийж чадахгүй хүмүүстээс хэрэг болох болов. За энэ таны дэлгүүр юм уу лангууны нүүр гараад ирж байгаа. Энэ дээр та ингээд дарах хэрэгтэй. Өөрөөхөө дэлгүүрийн тогрогоо гин тийм ээ. OneCoin зоосны төлбөрийн хэрэгсэл PayPal-аар хийгддэг байсан. Шинээр энэ Stripe гэдэг энэ төлбөрийн хэрэгслийг бол нэвтрүүлж орж ирж байгаа юм байна. За одоо та бүгдэд энэ өөрөөхөө дэлгүүр лангууг яаж удирдах талаар харуулъя. За энэ бол манай дэлгүүр хаяг байна. Ингээд та дэлгүүрийн нүүр хуудсан дээр оронгууд энэ setting гэсэн хэсэгт ороод дэлгүүр уу лангууныхаа мэдээллийг асуулах юм боломжууд байгаа. Ерөнхий мэдээлэл ингээд биччихнэ. За байрлалаа оруулж байна. За ингээд бид оруулсан байгаа. За татвар төлдөг байгууллагын татврын номероо бичнэ. Профайл зураг оруулж болж байна энэ дээр дараад. За бүтээгдэхүүнийхээ бас менежментийг хийж болж байна энэ дээр те. Манай OneCoin клубын хувьд бол Eternal ресторан дээр одоохондоо энэ кофе, хахан хавирга, хахан тагалцахыг бол борлуулж байна. Кофе нь бол 100%, энэ бол төгрөг OneZoos-той хосолтой явж байгаа энэ хоёр хоол нь. За дараа нь бол ордер гэдэг ингээд өөрийнхөө ордерыг үзэж болох нь байна. За энэ хөргөлтийн журмаа биднээс ингээд саяхан оруулсан боловч хүлээж авахгүй байгаа. Шинэ дээр шикэр талбар маань бас бүрэн гүйцэд сайн ашиглалтанд ороогүй бас баг зэрэг алдаад тогтол байгаа. Төлбөр нөхцөл өөрчлөх одоо сурчлах нөхцөлөө компани зүгээс өөрчлөлт ингээд гаргацсан байлаа. Шинээр за энэ дээр бол төлбөрийнхөө хэлбэрийг өчөх ёстой. Ингээд ороод ирж байна. Энэ дээр бол та бүгд PayPal-ийнхаа төлбөр нөхцөлийг бичих шаардлагатай байгаа. Тэгж энэ PayPal-тай холбогдно. Одоо энэ яг PayPal шаардлагагүй Stripe-ээр холбогддог бас учраас энийг бол дэлгэрэнгүй ярих болъё. За дараагийн зүйл нь бол энэ төлбөрийн хуудас гүйлгээ харж болох нь байна. Ингээд биелээ харна. Гүйлгээ харах. За ингээд цаашаа ингээд та бүгд өөрийнхөө утасны мэдээлэл, дэлгүүрийнхаа мэдээлэл болох зүйлийг бичиж болж байна. Энэ дээр нэг чи ингээд хаягаа мэйл хаягаа бичиж болж байна. Ингээд цэвэрлэн. Аюургүй. За ингээд та бүгд манад ирж халуун төрөл бүрийн кофе, латте, американо, макко нэсээр хүлжтүүлээрэ. За энэ Stripe платформ дээр би бол одоохондоо бүртгэл хийгээгүй байгаа. Гэвч үүн дээр яаж мөнгө шилжүүлж болох нь бүртгэлгүйгээр шилжүүлэх тийм боломж нь шалгаж үзье. За ингээд
Тийшээ мөнгө шилжүүлж үзье. 2 евро шилжүүлж үзье. Энд 20.11 байна. За Stripe-ийг сонголоо. За дансантаа мөнгө нэмнэ. Visa картныхаа дугаарыг хийчихээ. За яг энэ би сануулсан байгаа. За тэгээд он сар хийнэ. За харьцах мэйлээ. За ингээд ороод ирж байна. Харж байна уу? 22.11 болчихлоо. За иймэрхүү шинжилэл орсон байна. Энэ OneLife төлбөрийн хэрэгсэлд. За эндээс цаашаа яаж одоо мерчант хооронд төлбөр хийх талаар шинэ мэдээлэл гарвал та бүгд мэдэгдээ. За ингээд та бүгд илүү дэлгэрэнгүй энэ OneCoin компани талаар бодиттой эерэг болон сөрөг мэдээлэл авахаар бол энэ компани анх гарахдаа боловсролын багц гээд явсан үнэгүй токен дагуулж байгаа гэдэг маягаар тайлбар хийж явж байгаа. Энэ бүгдийн талаар мэдээлэл авнаггүй л хэрвээ оролцогч хүсэж байгаа хүмүүсийг бол биднээс энэ талаар бичлэг хийж болно. За анхаарал тавьсанд баярлалаа.